За бүгдээрээ нэгэнд хар 20 сум дээр ирснийх үзгүйгээр буцаж болохгүй нэг зүйл байгаа. Эрдэнэ 100 хийдээс ерөөсөө хоошоо 28 км яваад одоо Цэнхэр сум руу явж явах замд Уйгурын хар балгас гэж байна. Яагаад энэ орхны хөндийд сүүлийн 2000 жилийн турш нүүдэлчин угсааны бүх төрт улсууд энд дандаа нийслэн байсан бэ гэж те. Бүрэг, Жужаан, Уйгур бүгдээрнгийнх нь нийслэл яг энд байгаа даа. Ерөөсөө орхны хөндий. Харах юм бол эн чин хангаан нуруу гар хүрээлэгдсэн орхон гол дундуур нь урс чинь одоо энд яг харагдаж байна. Орхон гол дурсан, үржил шим сайтай, газар тариалан эрхлэх боломжтой хамгийн гой хөндий нутагч чинь орхны хөндий байгаа. Сүүлийн 2000 жилийн турш боддоо нүүдэлчдийн тэр төрт ёс үүснээс хойш бүх нийслэлүүд юм. За, Уйгурын хар балгас дээр ирсэн. Энд чинь бараг нэг 400 м-ийг харьцсан бас 400 байсан баха. Нилээн том ийм хотын тойр байгаа. Хамгийн гол нь голдоо алтан ордонтой байсан гэж байна. Одоо болтол байгаа шорон дишиг 12 м өндөртэй. Тэгэхээр дээр үедээ бол бүр ийм том ордон байсан гэсэн үг. Тэгээ бас нэг арабын худалдаачин байлуу да. Нэг хүний тэмдэглэл дээр үлдээснээр бол 30 км-ийн зайнаас тэр алтан ордон харагддаг байсан гэж. Тэр орхны хөндий чи маш том хөндий газар. Тэгээд хаа газараас зочид гिचд ирж байхад зайнаас харагдана. За энэ байна да. Хар балгас гэж. Бидний өмнө очижсэн Өгөөдөө хааны зуны өргөөнөөс бол бүр хэд дахин том юм байна уу гэж. Жохон өндөрлөг дээр гараад харъя. Йоо энэ чи хараа. Энэ дээрээс ирэхээр харагдчих ш. Тийм урд дахиад юм том юм ш. Дахиад юм хүрээ ш. Голдоо бас нэг цайз байсан юм. Ийшээгээ бас чинь том юм байна. Тэгээд ингээд дөрвөлжин байгууламжууд байна гэж. Оо тийшээ бас зөндөө юм байна. Оо бүр тийшээ хүртэл ш. Чи дуусахгүй юм шүү дээ. Надад бол ер нь ингээд би сүүл түүх судлаад ирэхэд түүхийг бол ингээд 3 давхрагтайгаар шинжилж үздэг юм байна л да. Номер 1-т юу вэ гэхээр археологийн олдурууд дээрээс, 2 дахь нь юу вэ гэхээр одоо бичгийн дурсгалууд дээрээс одоо Монголын нуус төвчш. 3 дахь нь юу вэ гэхээр ам дамжиж ирсэн тэр ярианууд нь саяны хоёр зүйлээ ингээд холбож өгөөд энэ гурав нийлжиж түүх үүсдэг юм бэл. Тэгээд би нэг сүүлд анзаарсан зүйл нь монголчууд ч одоо ингээд ерөөсөө өв соёл түүх гэж яриад тэгэхээр бид нар айгүй их ингээд фейсбુક дээр ингээд мэтгэлцээл хэрүүлхийгээл байгаа шүү дээ. Тэр бол ерөөсөө түүхийг тодорхойлохгүй. Түүхийг судлыг бол номер 1-т археолог бичгийн олдвор 3-т ам дамжиж ирсэн тэр ярианууд эдрийг холбож түүх үүсч. За хар балгасын алтан ордны орой дээр гарч үзцгээдэ бүгдээ. Ваа. Хүүх. Энэ хараа. Ордныхон чулуу үйж тийм бүр харгалс гэдэг. За дээр үед 1000 жилийн өмнө Төв Азийн хавтгаа дээрх хамгийн том улсын хаан байх ийм л өдрөмж гэдэг байсан юм байна да. Харуулсан уу аа. Энийг ч л орхны хөндий гэдэг юм шүү дээ. За нүдэ анаад ингэ төсөөлөд үзье юу мэдэрч байна. Надад бол ямар мэдрэмж төрж ийн гэж өвгдөөдс бол тэгж хэлж байна. Контент хийгээл төгөгч. Хийгээл өв солио түгээгээл их чих шиг. Одоохондоо яг ирээдүйд юу болох гэдэг надад бол юу ч харагдахгүй. Яагаад ч юм сайн сэтгэлээр бусдын төлөө эрэг зүйл зориод контент хийх юм бол тэрэндээ өөрөө гол нь түүх юм дур сонирхолтой байх юм бол заавал ингэ учир нь болд. Заавал ингэ нэг зүйл сонирх гарчдаг. За энд ингэ юм өргөчгүй. Айц авчи да. Энэс одоо ийм л юм үлдэн штэ. Хүмүүс энийг үзэж байгаа чи ч үхэн би ч үхэн бид бүгдээрээ үхэн. Ийм л юм үлдэн. Шороо олол дуусна. За ямар ч өглөөдөө ирээд гоё хар балгасын төрийг үзчихлээ. Одоо бүгдээрээ Ара фестивал явъя да. Ара фестивал тэр ирлээ. Арын сайхан арангаа Цэнхэр сумыг өнгөрөөл цэцэрлэг рүү дөхөөл ирэхээр энэ байгаль дээр бол үнэхээр янз юм аа. Гэхдээ ганц юм байна. Нааширда. Бис нэг юм анзаарлаа. Одоо энэ ингээ Ара фестивал болж байгаа шүү дээ. Энэ юу вэ? What is this? Come here. Монголд амьдрдгийн хамгийн том давуу тал сонирхолтой зүйл юу вэ? Энэ байна. Энэ одоо ингээ машины паркинг нэг байгаа байхгүй юу? Энд ингээд хэрэгсүүр бул шөөж байгаа. Энийг харалтаа.
Тэ энийг хардаа. Миний бүр ингээд ой тоонд багтдаггүй нэг зүйл юм. Одоо би ингээд сая манай найны чинь Индонезид би хэлж байгаа байхгүй. Энэ ингээ 2000 жилийн өмнөх хүний ингээд булш оршуулга байгаа маа гэж. Тэ ингээ үйж идэв юм яа. Ингээл үйж. Тэгэд энд ингээ фестивал болж байна. Бас сонирхолтой ганц юм байна. Бид энийг аягүй сайн харж хандах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг хайрлж хамгаалах нь одоо бидний үүрэг хариуцлага юм да гэж. Хэдэн мянган жил хинч хүрээгүй ингээ байж байна. Тань бацхан уу? Та энэ утгийнх уу? Ах энэ ч одоо ингээ ийм дээр үе эртний хэрэгсүр булш шүү дээ. Тий, дээр үе л юм байна. Энэ одоо энд ингээ фестивал болоо шоудаад энд ингээ байж байдаг ээ. Энд ч одоо ингээ бас дээр үе л болоод ингээ юм хийгээд болцол байгаа шүү. Харин тий. Энд ч одоо хосгүй үнэт өв гэсэн үг шүү дээ. Нарангач одоо ийм хүн зөндөө байгаа тий. Хаасаагүй зөндөө. Хаасаагүй юу тий. За сайхан ударах. За дээгүүрээ нэг юм олоод өмсчлөө. Яа хай. Уруулын жоохон харилцаатьяа. Төрөлхийн ийм уралтай шүү дээ миний охин чаа. За манай бага охин бас энэ шоудах гээд ирсэн байна. Гэхдээ одоо нэг юм байгаа. Ерөөсөө л одоо бизнес гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр олон хүний анхаарал тэнцүү мөнгө байхгүй юу. Тэгээ нэг юм Ара фестивал ингэ сонирхолтой байгаагаараа Арангаа аймгийн сонирхолтой болгочих. Арангаа аймгийн бүх зочид буудал те айрыг цагаа зарж байгаа, морь унлагны бизнес хийж байгаа бүх хүмүүс давхар хожиж байгаа. Зя такс авчлаа нэг хүний 60,000. Дажгүй боломжийн. Жод бензинээ гаргаад ирж байгаа хүний хувьд бол 60,000 төгрөг бол угаасаа гаргачих واخ. Тэгээд эхлээд бүгд ямар ч юм ичээд тэгээд дараа нь орж үзье. Ямар нэгэн тоглолт эхлэх байгаа юм чинь chill, тайв. Талбай бол бүр амар том мом бол биш юм байна. Айгуу цомхон. Сайн байна уу? Юу энэ да? Яг түрүү яриад байжсан. Лайв стрим явж байгаа юм. Юу хийж байгаа? Чөтгөрийг дурсгаар гэж үг мэдгүй чи шээ. Шууд бифгэл гараад ирж шүү дээ. Энэ удаж байгаа юм уу? Өнөөдөр ирсэн. Манай өнөөдөр ирсэн. Тэгээд өнөөдөр ирсэн. Кампч байгаа бид. Аа Систем план да. Гэг. Зүрэг орно гэж бодоод байгаа юм шүү дээ. Чи уусаа орохгүй шүү дээ. Одлоо орно гэж. Ярихгүй л дээ энэ угс эзэш ярихгүй. Гэтэ хөөе. Эн чинь бүр Ара фестивалийн зохион байгуулалт амар цэвэрхэн. Үндсэн болж байгаа газараа тойроод гадагш байгаа харсан хоолны эсгүүдтэй болохоор нэг тийм замбраагүй эсэг үүсэхгүй. Одоо ингээд ихэнх би ч зөндөө наадмаар явж үзлээ шүү дээ. Дандаа ингээд хоолны газар нь тустай байдаг шүү дээ. Энэ болохоор яг үндсэн газартайгаа наалтцсан. Гэтэ гадагшаа гарцсан. Тэгэхээр айгүй амар гоё харагдчихсан. Айгүй цэвэрхэн харагдчихсан. Тэг ингээд тойроод ингээд дандаа ямар нэг юм хийж болох юмнууд ингээд дандаа тойроод. Хүүхдийн тоглоомын газар, гулсдаг газар, нойл нь энд айгүй цэвэрхэн. Зохион байгуулалтад айгүй гоё болж байгаа юм байна. Оо. Ер нь бол айгүй цэвэрхэн. Бодож чи Spider-Man шүү дээ. Чи ингэж чи гараа. Тэ зураг авах болох юм. За амжилт. Сэг авцгаа. За. Оо энийг хараа. Ара комплекс гэсэн араа бэлэгт хөрөөсөн шүү дээ хажууд нь. Угаасаа энэ Арангаа нутагч ерөөсөө энэ хангаан уус чинь өөрөө бас энэ булш бунхан юу вэ энэ бүх юмар бас нэлийн алдартай газар байгаа. Сая ингээд бид нар харлаас үүдэн дээр зүгээр ингээд хүннэггүй юм булш үйж шүү дээ. Шивс ич шүү дээ. За төвшөө. Шивс. Нөө. Шивс нэр гэсэн. B2C нэг юу Санаа. За ойлголоо. Зөв та надруу биччихгүй юу? Тэгээд яри. За амжилт. осоод авах байна тий. Тийм байна. Овсгот авах байна. Ер нь ийм те ийм сэргэлэн ийм буудаж чаддаг байх хэрэгтэй. Одоо би бол сүүлд нэг юм ойлгосон шүү дээ. Та анзаарсан бол Playtime фестивал дээрээс эхлээл зүгээр ерөөсөө л олонний танил амжилттай ямар хүн бэ те шууд ахиучж бол танилцыгээд дугаарыг аваад гойгой хүмүүстээр очоод ярьцлага аваад суухан байвал суугаад чөлөөтэй шүү дээ. Хайгаад авах хэрэг байхгүй. Амтны үрэлэн шүү дээ. За судлаа яриад нэр юм уу? Орё л доо. Хөөе амтны үрэлэнгээр бол орно шүү. Оо цаан ч бүр амар амт юм байна. Chihuahua. What the fuck? Энэ динозавр байна уу? Хөөе нэр гэсараа би бол энэ амтныг шүү дээ. Үнэхээр динозаврыг үлдэх гэж боддог. Бидний бодог велоцираптор шүү дээ. Жижигхэн динозавр яг үндэ ийм л амтан байна. Амлаа. Бидний амар арга ясаар 8 амтан гэсэн үгүй яг ийм байсан байгаа хараа. Энэ харах энэ динозавр байгаа шүү дээ. Тэр хөлийн хар. Чи динозаврын яс ямар гэдгийг харсан биз дээ? Барих уу? Сансны ор энэ динозавр 2000 барих уу? За барь. За хоёул хүнээс суух юм. Энэ динозавр те. Динозавр яг ийм байдаг те. Энэ динозавр. Динозавр.
Бид нар ингэ динозаврын ясыг гараа ийм байсан гэж бодоод байгаа үгүй шүү дээ. Ийм шүү дээ. Энд чинь ингэ далавчтай. Худлаач би зургийг оруулах зэ энэ. За энэ юу вэ? Тогос. Тогос өдөө төөгөө дансаа гэж. За тагтаанууд байна. За манай шонхрын хоолнууд байна да. Та хэдийг шонхортой өгчих юмсан. Одоо манай шонхрын нүдээр бол эн чинь ингээд өндөгтэй бивштэй гэсэн. Зүгээр цэвэр өндөгтэй бивштэй гэсэн. Пицца, бургер. За. Нала. Энд ч одоо Монгол ганцаа гарчлаа шүү дээ. Энэ бүр амар том болчих ш тэ. Жижигхэн юм ирсэн байсан шүү дээ чи Монголд гэсэн чи одоо бүр юу вэ? Тэгээ нэг юм Ара фестивалын баярлалаа. Ара фестивалд олж байгаа орлогоноосоо Налаг Африк руу буцаах гэж байгаа юм байна. Тэгэхээр Нала чи удахгүй гитэ ярих нь шүү. Баяр үргээ. Тоож байгаа ч юм алхтаа. Уусаал аратны хаан юм байна тий. За энд хөөрхөн галуунууд байна. Манай хэрвээ шонхор маань байсан бол яг л ийм юм болох байсан. Энэ бүр үнэхээр гармаар ах шиг байна тэ өөрх юм та. Илбэх яг хүн шиг шүү. Хоёр үлэн дээр зогсоод ингэдэж шүү дээ. Оо за. Ер нь бол могоо бол сатаны төрлийн амьтан л та. Гарцгаа. Аранга аймаг нийтээ 91,000 хүн амтай гэж байгаа байхгүй юу. Гэтэ энэ чинь ирсэн их хүмүүс Нарангаагаас байгаа шүү дээ. Тэгэхээр бол бүтэн 30 хоног явж байгаа нэхэр нийт яг Аранга аймгийн залуу хүмүүсийнх нь хэдэн хувь ирсэн бол гэдэг дээр судалгааг л хармаар байна. Амар сонирхолтой байгаа хэрэг. Тэгээ гаднаас яг хэдэн хүн ирсэн те. Тоон. Nice. Ano, bir vlog yapıyorsun. Bu ayda. Хай хэд онцгоо? Өчтөр ирсэн. Зүг. Бид нар сая ирчээд влог хийгээм чи. Ара мотокроссинг. И шонхор юм уу? Та ч тэгж машин барьд юм уу бүр? Монголын маструудын холбоо. Алаа хийсэн. Одын гарааны авраг очсон. Баяр үргээ. Ямар гоё. Та чи гольфи авраг. Ингээд гольфи спортын мастер. Тэгээ дээрэс нь ингээд авторалигийн авраг болчихлоо. За дүүний навар явлаа. За энэ чи ингээд коктейл баарнууд дээр бол очрол амар юм ш тараа. Тэр хэсэг бол бүр битүү очр 0 очролж байгаа юм гэж бас үгүй коктейл баарн дээр очр. Хүмүүс хаан шигээд байна. За цомаах сайн уу? Сайн уу? Юу байна? Олон жил таарсангүй шүү дээ. Яг түүншгээс сууж таараагүй шүү дээ. Ёстой тийм байна. Бараг 10 жил таарсангүй те. Би одоо ингээд XMF орлоо, Playtime орлоо. Танах амар цэвэрхэн биш шүү дээ. Одоо энэ чинь Хоол ундны хог мог юу ч алга. ер нь бол чи ингээд 4 жил хийж иж бас ойлголттой авч байгаа. Жил айгуу сайн соёлжд юм байна. Нойлын асуудлаас Ирж байгаа хүмүүсээс соёлжоод байна шүү дээ те. хамгийн гол тэнэг 500 км-ийн цаана одоо 1 сарын фестивал гэдэг ийм тэнэг юм бодож олсон. Харин энийг хэн яг санааг нь гаргасан юм? Ер нь бол яг 4 жилийн өмнө Арангаан 100 жил анхны 4 аймгийн 100 жил тохиолсон. Миний аав ээжнүүд өвлөдсөн манай найз одоо хөрөнгө оруулсан найз манаас чи ерөнхий продюсераар ажиллах гэдэг. Би их юм хээр хийгээ. Арангаан 100 жил аяллаа Арангаагаас гэж фестивал хүсье гэдэг. Одоо фестивал ирээдүйд магадгүй нэг хүн зохион байгуулах гэж бодъё л тоо. Та эндээс айгүй их туршлага авсан байгаа шүү дээ. Та яг юуг сурав? Одоо яг ийм юм л алдаа гаргаж болдго юм. Номер 1 бол энэ юм байл шүү гэж хэлвэз. Ерөөсөө дэд бүтсэн. Дид бүтц. Ара фестивалийн ачаар Архангаа юу хожиж байгаа вэ? Энэ аймаг. Арангаа аймаг ерөөсөө зүгээр эдийн засаг нь энэ нэг 2 сарын хугацаанд маш их өсөж гэж байгаа. Одоо бүх амралтын газар дүүрэн. Бүх амралт, буудал, хотел, тэгээ бүр одоо малчин өрхүүд хүртэл ганц нэг гэр бариад ингээ бүгд дүүрэн. За ийм гоё юм зохион байгуулж өстой их баярлалаа. Соёлыг түгээж байгаад баярлалаа. Төгөөгөө бас ингээд аяас ч гэсэн хамаагүй хүмүүсийн хараалаг идээд ч хамаагүй хурдан яриад ч хамаагүй чамаг ингээд хүмүүс ойлгодог болж байгаа чи юуны төлөө яваад байгаа ч би үл айгу сайн мэддэг. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийхин төлөө арай өөр өнцгөөс нь харуулахын төлөө өөрөө сошиал дээр мангар харагдсан ч хамаагүй, гоё харагдсан ч хамаагүй, тансаг харагдсан ч хамаагүй хийж байгаад чи айгу хахан дотроо баярлалаа дэмждэг шүү. Өстой баярлалаа. Томоос намайг мэдэндээ бүр гүйтгчин байгаас л мэдэн дээ. Бүгдөө туг хийх хэрэгтэй. Бөөнөрөө нийлж нэг хийх хэрэгтэй, соёлжуулах хэрэгтэй. Яг зөв. Яг зөв. Чамаг ирсэн маш их баярлалаа. Түн зориод ирсэн. Та тийм асаа асуухгүй. I'm just trying to get to know ya, get a little closer, baby poster. Ooh, do you mind? 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 Do you mind?
За бро хэд асуулт байна. Би нэг юм бүр ингэ ойлгохгүй яаж 30 хоног ийм олон артистууд ийм олон юмыг нэг дор бацчихв. Тэг яг уу 30 хоногийн нийт 72 3 одоо арга хэмжээ ивент тоглолтууд гэдэг нийлбэр. Crazy. Тэгээд маш олон одоо хүний хүч хөдөлмөр баг хамт олсноор хичээж ажиллаж байгаа юм өртөө юм бол гэж харж байгаа. Тэгээд зүгээр нэг нөө хөгжмийн фестивалуудаас гол ялгахдах юм нь энэ бол ерөөсөө гэр бүлийн болоод дараа чинь жилүүлдэж байгаа юм олон улсын одоо фестивал болох юм зорилготой юм уу. Бро энд ирсэн хүмүүсийн дата нь гарсан уу? Нийт хэдэн хүн ирсэн байна? Хотоос өдөр усад аймагуудаас хэрэг хүн ирсэн бол? Ерөөсөө нөгөө яг дамжин өнгөрж байгаа аялал жуулчлалын бас төв цэг учраас одоо хөвсгөл рүү явж байгаа ч гэдэг юм уу те. Нийт жуулчид бол энэнгээр заавал 1-2 удаа орж гарч байгаа. Тийм ээ. Тэгээ бид хэдийн хувьд ч гэсэн энэ жил бол нийт ирсэн одоо хүмүүсийнхаа тоог өнгөрсөн жилийнхаас даваалах буюу ер нь 350 мянгаас дээш үзэж. 350 мянга. Тэгвэл хотод зүгээр стадион дүүргэж нэг 40 мянга 60 мянга гэхээр Яг уу тэгээ гол нь зохион байгуул талаасаа хүмүүсийг яаж ичээ удаан тогтоон барих уу ядаж нэг тоглолтыг яаж зорж ирж үзэх үү гэдэг талаас нь л өстой гоё юм хийж байгаа юм байна. Энд чинь орон нутгийн аялал жуулчлал дээр хөгжүүл хэрэгтэй л юм те. үнэхээр шарах юмтай болоод. жишээлбэл сая Чингис хаан одоонд Монгол Улсын гавь жижигч Ариун Баатарын тоглолт гэхэд л бүр анх удаа Монгол Улсын хэмжээнд анх удаа юм бүтэн оркестртай ингэж тоглож байгаа. Хүмүүс бүр хеликоптертэй ирж бүр зорж ирж үзсэн гэнэ үү? Тэнгууд Ара фестивалийн дээгүүр гэл 4-5 нисдэг тэрэг хэрэглэж Йоо. тэгэхээр зорж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлсмээр. Ирсэн бүх хүмүүс сэтгэл ханамж өндөр болсон. Бро чугасаа жинтэй юм хийдэг дээ миний бро чаа. Амжилт. Ингэж боролтлоо юм зохион байгуулсан байж тээ бас те. Мондог. За энд хүрээд Ара фестивалтай танилцсан. Миний түүх маань дуусч байна. Арагаас нэг анзаарсан юм байна. Тэрний үг гэрүүлсэн хоггүй байдлыг номер 1 тавьчих. Энд чи байгаль дэлхий дээр хийж байгаа учраас тэрийг хамгаалж хийж байгаа нь айгүй гоё. Тийм учраас манай монголчууд маань зуны дэлгэр цагт ийшээ тийшээ явж найрж наадамлахта хогоо бити хаяараа л гэж уриалъя. Тэгээд Монголын маань 100 үнэхээр гайхалтай дэлхийн деважин болсон газар. Би нэг бол өвөр Монгол явчаа бүр үнэхээр ойлгосон. Зүгээр л гоё бүгдээрээ эерэг байцгаая. Тэгээд хувь хүн болгон өөртөө хөгжцгөөе, өв соёлоо тээцгээе. Тэгээд болондоо бүгдээрээ. За ямар ч энэ хүртэл үзсэн баярлалаа. Subscribe дараагүй дараарай. Тэгээд сэтгэлээ comment хийгдүүлдэгэр окей. My bed, ooh, do you mind? Do you mind? Baby, you, do you mind? Do you mind?